За шинэ ээжисгээ 3 дугаар хэлбэрийн ээжисгээ 1-ийн 2 дугаар хичээл. Өнөөдрийн сурах үг ба 8-ын тоох нь. За хэлбэр харъя. 我爱八гэн. 我 би I хайртай өчтөр үтсэн тийм ээ. Ба гэхээр 8-ын тоох нь. Тэгэхээр би 8-ын тоон дуртай. I гэдэг чинь нөгөө үйлүүгээр бас орно гэсэн тийм дуртай эсвэл хайртай гэсэн утга байсан. За хоёр дахь нь та ич 8个包子. та爱吃. За та гэдэг нь тэр эмэгтэй. I хайртай дуртай. Чи идэх 8个包子. 8 ширхэг бууз. За дахиад өгүүлбэр харъя. Ээж бас 8-ын тоон дуртай. За бас гэдэг үг байна. Е гэж хэлэх нь. Нөгөө дээдлийнх нь хөгийг харж байгаа дөө шүү дээ, тэ? Доошоо бууж байгаа учраас е бас. Тэгэхээр мама е ай ба гэхээр ээж бас 8-ын тоонд дуртай байна. Ээж 8 ширхэг бууз идэх үү гэдэг асууж сурыг. Мама, ни, чи, та, чи идэн. 8 个 8 ширхэг бууз идэх үү гэн. За үү гэдгийг ма гэж хэлдэг байна. Тэгэхээр ни чи 8个包子吗? За дагаад хэлье. Мама也爱吧. Мама也爱吧. дараагийнх нь мама ни чи 8个包子吗? За дагаад уншия. 包子吗? 包子吗? 8个包子吗? 8个包子吗? 你吃8个包子吗? 你吃8个包子吗? За өнөөдрийн үцэг ба 8-ын тоо байлаа. Хичээлээ өдөрт 5 удаа хараад сонсоод дагаж хэлээ шүү заяа. Bye.